Хүрээлэн буй байгаль орчноо уран бол амьтан, ус мөрөнтэй нь хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг хүн бүрт үнэн зөвөөрн түгээх зорилгоор Их дэлхий радио 107 эрхэм сонсогч та бүхэндээ Гоо Монгол нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. Их дэлхийгээ хайрлцгаая. Хамтран дэмжигч байгууллага байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар. Их дэлхийгээ хайрлцгаая. Гоо Монгол. Их дэлхий радио 107. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Гоо Монгол нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Бид нэвтрүүлгийнхаа шинэ дугаар бүрт Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, ан амьтан ургамлын тухай танилцуулахыг зорин ажилладаг билээ. Энэ удаагийн дугаартаа хан хинтийн улсын тусгай хамгаалалттай газрыг танилцуулахаар бэлтгэлээ. Хан хинтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа нь Хинтийн нурууны биологийн төрөл зүйл, хэрлэн, онон, туул, исти, захар, минж, шороод, ерөө зэрэг томоохон гол мөрний усны их болон түүх соёлын дурсгал газар, тэдгээрийн байгалийн унганд хүрэхийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байна. 1982 онд бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн тогтоолоор туул голын их, захар, шороод, ар минж, естийн голын сав газрыг хамарсан арт туулын улсын ангийн нөөц газрыг байгуулж тэр орчим нутагладаг нутгийн иргэдийг ан агнахыг хориглож байсан төвхтэй. Ингээд 1990 оноос Хинтийн аймгийн Батширээд, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнг аймгийн Ерөө сумдын зарим иргэдийн хүсэлт болон Төв аймгийн ардын депутатуудын хурлын тэргүүлэгчид Монголын байгаль орчныг хамгаалах холбооны төв Хинтийн аймгийн санаачлагаар бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын 1992 оны 11-р тогтоолын дагуу засгийн газрын мөн оны 31-р тогтоолоор хан Хинтийн дархан цаазд газрыг байгуулан хил заагийг нь тогтоож түүний тогтвортой ашиглалт хамгаалалтын асуудлыг зохион байгуулах үүрэг бүхий хан Хинтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг байгуулж байжээ. Үргэлжлүүлэн та бүхэн хан Хинтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн цоломны яриаг хүргье. Хан Хинтийн нуруу Монгол орны төв хэсэгт оршдог. Эзэн Чингис хааны үеэс дахин шүтэж ирсэн тийм сайхан газар нутаг байгаа. Хан Хинтийн улсын тусгай хамгаалалттай газрыг 1992 онд бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалтанд авч байсан. Тэгээд 3 аймгийн 8 сумын газар нутгийг хамран оршдог сая 748 мянга гаталдаг хариуцсан хамгаалдаг ийм хамгаалтын захиргаа байгаа. Хан Хинтийн улсын тусгай хамгаалалттай газар нь 4 өөр хамгаалтын дэглэм бүхий газрыг хариуцсан хамгаалдаг. Хан Хинтийн дархан цаазд газар, Өндөрийн хааны байгалийн цогцлборт газар, Хангал нуурын байгалийн дурсгалт газар, Бэндрийн хаан уулын байгалийн дурсгалт газар гэсэн тусгай хамгаалалттай газрыг хариуцсан хамгаалдаг. Анх 1992 онд байгуулагдахтаа Горигт хэрэгжийн байгалийн цогцлборт газар, Нагал хааны байгалийн нөөц газрыг хариуцсан хамгаалж байгаад 2013 оноос засгийн газрын тогтоолоор Горигт хэрэгжийн байгалийн цогцлборт газрыг тусдан хамгаалтын захиргаа болгож гаргасан байна. Тэгээ манай хамгаалтын захиргааны үндсэн үйл ажиллагаа нь болохоор хамгаалалт хяналт шалгалтын үйл ажиллагаа, орчны бүсийн ард иргэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хүүхдүүдэд экологийн мэдлэг олгох, зархан цаасд газрынхаа үн цэнийн талаар мэдээлэл сургалт сурталчилгааны ажил, Хинтийн нурууныхаа биологийн төрөл зүйлийг судлах, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэдэг байгаа.
судалгаа шинжилгээний ажил бол гадаад дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтраад гүйцэтгэдэг. Мэдээлэл сурвалж судалгааны ажлыг 4 мэдээлэл сурвалж судалгааны төөрөөр дамжуулаад орчны бүсийн сургуулиудтай хамтраад хэрэгжүүлдэг байна. Хаан хинтийн дархан цаасд газарт болохоор түүх соёлын дурсгалууд нэлээд байгаа. Үүнд бол дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн бурхан халдун уул, ар хаслахын утай бөмбөн гэдэг Балдан Бревен хийд, тэгээ хагийн хар нуур, сардгийн хийд, халуун аршаануудтай, ононгийн халуун аршаан, Еврогийн халуун аршаан, Юстийн халуун аршаануудтай. Тэгээ хамгаалалт хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэхийн тулд бид нар дотоод бүсчиллээ шинжилэн тогтоосон 2014 онд сайдын тушаалаар А309 дугаар тушаалаар баталгаажуулан дотоод бүсчиллээ тогтоосон. Дотоод бүсчил тогтоосны үндсэн зорилго нь болохоор тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулиараа дархан цаасд газар нь онгон хамгаалтын хязгаарлалтын бүстэй байх ёстой. Энэ дагуу дотоод бүсчиллээ шинжилэн тогтоосон. Манайх 4 онгон бүстэй хатанцаа шаарлан онон сүүхлэг бурхан халдун хэрлэн туул минжин гэсэн 4 онгон бүстэй. Онгон бүсэд бол зөвхөн судалгаа шинжилгээний ажлыг ажиглах хэлбэрээр хийн. 2 хамгаалтын бүстэй. Хамгаалтын бүсэд бол хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Хязгаарлалтын бүсэд бол хуулийн заасны дагуу хуулийн зөвшөөрөгдсөн арга хэмжээнд хэрэгжүүлдэг байна. Манай хаан хинтийн дархан цаасд газар байрлах Чингис хааны үеэс дахиж шүтэж ирсэн бурхан халдун уул оршдог 2366 м өндөр. 2010 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгын дагуу нэг бурхан халдун уулыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулагдсны дагуу боловсрол соёл шинжилгээ ухааны яам, байгаль орчны яам хамтарсан ажлын хэсэг бурхан халдун хайрхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх үндслийг боловсруулж ЮНЕСКОгийн комиссд өргөн мэдүүлээд 2015 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна. Бурхан халдун уулыг 2014 онд үндэсний бахархалт хайрдах нар засгийн газрын тогтоол гарч өргөмжилж байсан. Хаан хинтийн тусгай хамгаалалтын газарт бол дэлхийн соёлын өвд бүртгэгдсэнтэй холбогдуулаад бурхан халдун хайрхныг асаас харах аяллаа маршрутыг 2015 онд сайдын туршлагаар батлуулаад мөн бурхан халдун хайрханд уламжлалт зан заншил үлдэх журмыг бас сайдын туршлагаар батлуулаад мөрдүүлэн ажиллаж байгаа. Мөн дархан цаасд газарт байх хагийн хар нуур гэдэг уулын орой дээр байдаг мөсдлийн гаралтай нуур руу аялах аяллаа маршрутыг мөн сайдын туршлагаар баталгаажуулаад мөрдөж ажиллаж байгаа. Үйл ажиллагаагаа дан ганц хамгаалтын захиргаа өөртөө бусад одоо орчны бүсийн сумдтайгаа хамтраад төрийн бус байгууллагуудтай хамтраад гадаад дотын байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлдэг. Үүний нэг нь бол манайх 2013 оноос хойш Солонгосын байгаль орчны яамтай Монгол Улсын байгаль орчны яам хооронд хамтран ажиллах санамж жижиг гарын хэсэг зураад Солонгосын Сорог сааны тусгай хамгаалалтын газартай эрхчлүүлс хамгаалтын захиргаа болсон байгаа хамт ажиллагааны гэрээтэйгээр үүнийхээ хүрээнд хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэх харилцан мэргэжилтнүүд туршлах судлах иймэрхүү ажлуудыг хийсэн ба. Үүний нэг нь болохоор 17 онд бурхан халдун хайрхны орчмын ургамалжилтны судалгааг хамтарсан байдлаар Сорог сааны тусгай хамгаалалтын газартай хийсэн байна. Үргэлжлүүлэн та бүхэн хаан хинтийн улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн Тамирын яриаг хүлээн авна уу? За сайн байцгаана уу. Намайг Тамир гэдэг хаан хинтийн улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн. Тэгэхээр хаан хинтийн дархан цаасд газар бол Монгол орны хойд хэсгийг хамрах ой бүхий ийм бүс нутаг байгаа. Энэ бол Сибирийн их тайгын одоо өмнөд төгсгөлд ордог. Өөрөөр хэл тал хэрийн бүстэй ойн бүс одоо огтлцсон юм экосистем бүс нутаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нийт нутгийн 96 орчим хувь нь ерөнхийдөө ойн хэв шинжтэй ойгоор бүрхэгдсэн. За ойгийнх нь ерөнхийдөө нийт 90 орчим хувь нь шилмүст мод цөөн тооны олоо навчид амьж байгаа. За тэгээд Урамлын аймгийн хувьд бол нийт бол 1229 зүйлийн 3 дэд урмал тусгай хамгаалалтын газарт бол ургадаг.
За амтны аймгийн хувьд бол Монгол орны нийт амтны аймгийн одоо 60 орчим хувь нь одоо энэ хаянтын дархан цаазд газар байдаг. Үүнд бол 51 зүйлийн хөгтөн амтан. Одоо үүнд жижиг мэрэгч амтан, махчин гэх мэтийн амтд бол орж байгаа. За томоохон хөгтөн амтны хувьд бол хандгай, буг, гөрөөс, баавгай, чон, шилүүс гэх мэтийн. Жижиг хөгтөн амтны хувьд бол одоо Азийн олгоноос ахуулаад одоо атахай, охтны зүйлүүд нэлээд олон төрлийн зүйл охтнууд бас энд бол хамаардаг. Хавран амтан, хандгай, буг, гөрөөс гэдэг одоо баавгай улаан намд орсон амтд бол нэлээд байдаг. Мөн бас жодоо гэдэг одоо улаан намд орсон шилмөстмөд одоо зөвхөн хинтийн нуруунд бол маш бага газарт тархаж ургасан. Тэгээд хамгаалтын захиргаанаас бол одоо энэ жодоо модны тархалтыг нэмэгдүүлэх зорилгоор одоо жодоо мод дөрвжүүлгийн ажлыг бол зохион байгуулдаг. Одоо сүүлийн 3 жил одоо хийж байна. За шувууны хувьд бол 253 зүйлийн шувуун зүйл одоо бүртгэгдсэн байдаг. Дархан газрын одоо бол судалгаа шинжилгээний ажил нь тогтмол бол хийгдэж байгаагүй. 60-аад оны үед бол Оросын экспедицүүд бол ерөнхийдөө бол явуулын байдлаар бүртгэх байдлаар судалгаа шинжилгээ хийжсэн. За баруун хинтид бол 90 голын эхэнд хоног судалгааны суурин гэж 1996 онд Монгол Улсын их сургууль, холбооны бүгд амьсгал Герман улсын Гётинген их сургуулийн хамтарсан судалгааны юм том баг гарч нийт 10 гаруй жилийн хугацаанд бол биологийн янз байдлын судалгааг бол тэнд бол хийсэн. Энэ бол хүн баруун хинтид хийгдсэн судалгаанууд. Зүүн хинтид бол ерөнхийдөө бол судалгаа шинжилгээний ажил нэг бага хийгдсэн. Иймэрхүү байдаг. Ер нь цаашдаа бол энэ судалгаа шинжилгээг нэлээд хийх шаардлагатай ийм газрууд байгаа. За усны хувьд бол томоохон голууд бол энэ хинтийн нуруунаас их авдаг. Хараа ерөө, юсти, захар минж гэх голууд байдаг. За эдгэрд бол нэг Монгол орны одоо ховор тул загс бол нэлээд тархалтай, мөн зэвэг, хайрус гэх мэт одоо загс одоо нэлээд элбэг тохиол юм байгаа. Хаянтын дархан цаазд газрын одоо хязгаарлалтын бүсд бол ойд бол арчилгаа цэвэрлэгээний ажлыг бол одоо сайдын тушаалаар хийдэг. Энд бол цэвэрлэгээний ажлыг бол зөвхөн хязгаарлалтын бүсэд хийгддэг байгаа. Одоо дархан газар ойн гол хийгдэг ажил бол энэ цэвэрлэгээний ажил байгаа. За ягаад цэвэрлэгээний ажил энд хийгдэг юм бэ гэхлээр энэ одоо өмнө шатсан мөн хорхоод өдөгдсөн энэ ойг цэвэрлэх шаардлагатай. Цэвэрлэхгүй байх сул тал нь болохоор одоо төмөр дүртэх магадлалаас өндөрцдөг. Ийм учраас ерөнхийдөө бол зайлшгүй цэвэрлэх шаардлагатай байдаг. За цэвэрлэгээний ажил гэхээр ерөнхийдөө шатсан, хорхоод өдөгдсөн, өгсөн энэ моднуудыг болохоор тайрж авах, огтлох, зөөвөрлөх ийм үйл ажиллагаа бол явагддаг. Дархан газрын хувьд хүний үйл ажиллагаатай байгалаас үүдэлтэй бол галт төмөр бол нэлээд гардаг. Тэгээ өнгөрсөн жил бол 2017 онд бол нэлээд их уур ажилттай байсан. Энэтэй холбоотой 30 гаруй төмөр дархан газар бол гарч байсан. За 2018 онд арцсангуул гайгүй нэг удаагийн төмөр гарсан. Энэ бол баруун хинтид Шарлангийн гэдэг голын ихэнд бол гарсан. Нийт 30,000 гарчим га талбай бол шатсан юм байгаа. Тэгээ ерөнхийдөө ой хэрийн төмөрийг унтраах гол үйл ажиллагааг бол ерөнхийдөө орон нутгийн болон нийслэл аврах тусгай ангийн одоо онцгой байдлын газруудаас манайхтай одоо хамтарсан байдлаар ой хэрийн төмрийг бол унтраах үйл ажиллагаа явагддаг юм байгаа. Сонсогч та бүхэн тусгай мэрэгчлэнүүдийн яриаг хүлээн аван сонслоо. Харин одоо үргэлжлүүлэн хан хинтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалдаг 4 газрын тухай хүргье. Хан хинтийн дархан цаазд газар. Хан хинтийн дархан цаазд газар нь Хинтээ аймгийн Батчирээд, Өмнө Дэлгэр, Төв аймгийн Мөнгөн морьт, Эрдэнэ, Батсанбүр, Сэлэнг аймгийн Мандал, Ерөө, Хөдөр сумын нутгийг хамран Хинтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн хойноосоо урагшаа 158 км,
баруунаас зүүн тийшээ 185 км сунаж тогтсон нутаг юм а. Дархан цаазд газрын хамгийн өндөр цэг нь Хинтийн нурууны ноён оргил болох асрал тайрхан уул ба 2799.3 м өндөр хамгийн нам цэг нь Минж голын улсын хил давж буй цэг байдаг ажээ. Хинтийн улсын томоохон хэсэг нь баруун тийш салбарлсан Бага Хинти, зүүн тийш салсан Их Хинтийн нуруу юм. Бага Хинтийн нуруунд Хинтийн улсын хамгийн өндөр уул нурууд орших бөгөөд тэдгээрийн оргилууд нь 2500-аас 2600 м өндөрт хүрдэг ажээ. Уур амьсгалын хувьд хан Хинтийн дархан цаазд газар нь их газрын эрсдэс уур амьсгалтай. Хаврын дулааралт намрын сэрүүсэлтийн явц нь ижилхэн, зун нь сэрүүн чиглэг, өвөл нь хүйтэн чиглэг, уур амьсгалын үзүүлэлт нь тэгш хэмийн хуваарлалтай байдаг аж. Монгол орны бусад нутгаас хамгийн их хурд тундас ордог бөгөөд чиглэг, сэрүүн байх ба өвлөн цас ихтэй харьцангуй дулаавтар, тунгалаг, цэнгэг агартай. Хавар нь хуйраавтар хахир ба намар нь сэрүүвтэр үе үе хүрэлтийн буюу цацрагийн манан хөдөн татаж байдаг байна. Харин зун нь урт биш, төдийлөн халуун биш байдаг аж. Салхины зүй тогтол нь хойд, баруун хойноос ноёлох чиглэлтэй. Салхины хурд бусад нутгаас бага байна. Хинтийн улс нь Монгол орны хөрс газар зүйн муучлалтаар хөрсний босоо бүсшил бүхий Монгол орны хамгийн чиглэг ой тайгын хөрстэй газар нутаг болно. Хинтийн улсын хөрс нь ижил төсөөтэй, харьцангуй чиглэг, органикийн агуулмж өндөр, намгархаг хэв шинжийн хөрс илүү тархсан зэрэг онцлогтой. Хан Хинтийн тусгай хамгаалалттай газар түүний орчны бүсийн ой санаа нь Төв Азийн эрсдэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учраас байгалийн жамаар нөхөн сэргийх чадвараар нэг хязгаарлагдмал төмөр хүнөөлт шавж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан ортдог уулын ой юм. Хан Хинтийн ой нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг илэгдэл эвдэрлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой ажээ. Өндөр хаан уулын байгалийн цогцлборт газар. Өндөр хаан уулын байгалийн цогцлборт газар нь Монгол орны Сибирь шинсний хамгийн урд тархацын цэг бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах, эрт дээр үеийн шүтлгийн газар, суврах бүхий түүхийн дурсгал, байгалийн унган төрхөө хадгалсан түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхийн өндөр ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах зорилгоор Монгол улсын их хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч байжээ. Ургамлан бүрхөвчд хээрийн ургамал дангаар ноёрхдог бөгөөд нугархаг шинжтэй, газар зүйн байрлалын хувьд урдуур өргөрөг оршдог ба уур амьсгал нь хуур автар байдаг байна. Хөрсөн бүрхөвч нь ой бараан хөрснөөс бүрлдэх бөгөөд өвслэг ургамал шигүү ургаж тогтворчсон байдаг. Хээрийн бүсийн амьтад нийтлэг тархсан байдаг ажээ. Бэндэрья хаан уулын дурсгал газар. Бэндэрья хаан уул нь Хинтийн нурууны зүүн төгсгөлд далайн түвшнөөс дээш 1338.8 м-т орших байгалийн өвөрмөц тогтцтой уул юм. Бэндэр уулын овоо түүний орчмын дөрвөлжин булш, чулуун зэвсгийн дурсгал, аршин хадны тамга тэмдгийн дурсгал, үзүүр цохооны хадны зураг, хажуу нуурын бугуун чулуун хөшөө, булш, өглөгчийн хэрэм зэрэг түүх соёлын үнэт дурсгалууд ихтэй дурсгалт газар юм а. Бэндэрья хаан уул нь ой тэрийн бүсийн бараг өмнөд хил болдог ба энэ нутгийн түүх соёлын үнэт дурсгалуудыг хадгалан хамгаалах зорилгоор Улсын их хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байжээ. Энэхүү уулын ам хөндийн голууд нь хурхийн гол руу цутгадаг байна. Ойр орчимд нь дулын гозгор уул, нарсан уул, ёл уул зэрэг дундаж өндөр бүхий олон улс байхаас хамгийн өндөр нь Тодонтын өндөр уул буюу 1574.5 м өндөр юм. Энд ой тэрийн ландшафт зөнхөлдөг ба
бэлчээр газар тариаланд тохиромжтой нутаг ажээ. Ойд гэрийн урган бол амтан байх боловч амтны аймгийн хувьд төдийлөн баян биш байна. Хангал нуурын дурсгалт газар. Хангал нуур нь Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын нутагт оршдог. Хинтээ нурууны мөсдлийн гаралтай нуур байгалийн үзэгсэлэнд тогтоц түүхийн дурсгалыг хамгаалах зорилгоор улсын хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байжээ. Хангал нуур нь ойд тэрийн бүсэд орших томоохон нуурын нэг бөгөөд бусад нууруудыг бодол усны гормын хувьд нэлээд тогтвортой, эргэн тойрон хадтай уулсаар хүрээлэгдэн 1326 м үнэмлэхэн өндөрт тектоникийн хонхорт тогтох ба урт нь 2 км, өргөн нь 500-аас 1200 м, нийт талбай 1.5 хавтгай дөрвөлжин км байдаг ажээ. Усны тунгалаг нь 1.6-аас 1.7 м. Хамгийн их гүндээ зөвхөн баруун хойд талдаа буюу 2.3 м-т хүрдэг байна. Ингэр хажууд нь нарны цацраг игц тусаж ууршилд эрчимтэй явах нөхцөлийг бүрдүүлдэг. Зуны борооны ус хөрсөнд хадгалагдах нь харьцангуй бага байдаг ажээ. Хөрсөн бүрхөвч айн бараан хөрснөөс бүрэлдэх бөгөөд механик бүрэлдэхүүний хувьд голчлон элсэнцэр байдаг байна. Ялцмаг багтай өвслөг урмал шигүү ургаж төгөл үүсч тогтворчсон байдаг ажээ. Энд айн сөөг ургамлаас бургас, далан хальс, нохон хошуу, өвслөг ургамлаас Сибирь шимтгэлээ, холтсон цэцэг, торгон шарилж, гүзээлцгэн зэрэг ургамал ургадаг байна. Хан Хинтийн улсын тусгай хамгаалалттай газар дахь түүх соёлын дурсгалууд. Хан Хинтийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг түүний орчны бүс нь Монголын эзэнт гүрний төв хэсэгт 3 гол хэмээн алдаршсан онон, хэрлэн, туул голуудын айс авыг хамарсан газар нутгийг эзлэн оршдгоороо байгаль түүх соёлын дурсгалын үлгийн нутаг гэж зөв ёсоор нэрлэгддэг билээ. Энэхүү ариун дагшин нутаг нь эртний чулуун зэвсгийн үеэс хойших түүхийн бүхий л үеийн дурсгалууд болох эртний буш, хэрэгсүүр, хүн чулуу, буган хөшөө, түргийн жанжин, тонкогийн гэрэл төшөө, сардгийн хийдийн тойр, гүнжийн сүм, их эзэн Чингис хааны амьдрал тэмцэлтэй холбогдох бурхан халдун уул, асрал тайрхан, биндрова, аршаан хад, үзүүр цохооны хадны зураг, хагийн хар нуур, өглөгчийн хэрэм, дунд жаргалантын буган хөшөө зэрэг мэлхми баясах ариун баялагтай нутаг юм а. Хан Хинтийн улсын тусгай хамгаалалттай газар нь тусгай аяллаа маршруттай бөгөөд байгалийн сайхныг нүдээр харах, аршаанд орох, цагаасчлах, морь унах зэргээр жил бүр маш олон гадаад дотоодын аялагч жуулчид ирдэг байна. Жуулчдын гол зам нь онон, хэрлэн, хараа, ерөө, туул голуудын сав газрууд байдаг аж. Мөн зүүн бүсийн ард иргэдийн аж байдал, үндэсний мал аж ахуйн байдал нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг аж. Хан Хинтийн нуруу түүний орчмын бүсэд эртний чулуун зэвсгийн үеэс хойших түүхийн бүхий л үеийн дурсгалууд хадгалагдаж, хамгаалагдаж байдаг түүхтэй. Сонсогчдод Гоо Монгол нэвтрүүлгийн ээлжид дугаараараа Хан Хинтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай танилцууллаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. Түр баяртай.